Оройн дүүргийн үзэгчтэй өнөөдөр санхүүгийн зохицуулах хороо болоод үн цасны арилжаа эрхлэгчтэй холбооноос хамтран үн цасны зах зээлд оролцогч мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтны 2 дугаар зөвлөгөөнийг хийлээ. Тэгэхээр энэтэй холбоотойгоор бид санхүүгийн зохицуулах хорооны дэд дарга дааж амбыг студидд орж оролцуулаад энэ оройн дүүргийнэнд. 2 жилийн өмнө энэ анхны зөвлөгөө болж байсан. Тэгэхээр энэ зөвлөгөөнд бол банкуд ороогүй байсан бол энэ удаагийн зөвлөгөөнд бол банкуд ороод ирж байна л. Тэгэхээр үн цасны зах зээл дээр банк хэмээх тоглогчид гарч ирж байна. Тэгэхээр эндээс ингээд хамаарад үзэхээр ямар асуудлууд гарч иж байгаа юм. Мэдээж хууль эрхцэн орчинд бол өөрчлөлтүүд, эерэг өөрчлөлтүүд их их нэмэгдсэн. Ямар эерэг үр дүн харагдаж байна. За тэгэхээр та бүхэн мэдж байгаа улсын хурлаас хэд хэдэн чухал хууль эрхцэн баримтууд шинэ хуулиудыг гаргасан байж байгаа. 11 онд компани тухай хуулийг шинжилсэн хариулгыг баталсан байж байгаа. За үн цасны зах зээлийн тухай хуулийг сайн хаврын чуулганаар улсын хурал баталлаа. За хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг батллаа. Ингээд ерөнхийдөө 2 жилийн өмнөхтэй харьцуулах юм бол манай үн цасны зах зээл дээр мөрдөгдөж байгаа цоош нэрхцэн юм орчин бий болчихж байгаа. Тэгэхээр өнөөдөр биднээсийн энэ үн цасны зах зээл дээр үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн байгууллагуудын удирдах ажилтнуудын зөвлөгөөнийг хийж байгаа нь өөрөө онцлог байна. Юу гэхээр энэ шилжилтийн процессын дунд шинэ эрх зүйтэй болчлоо. Шинэ дэд үтцтэй болж байна. Тулгамдсан ямар асуудлууд байна. Тэрийг хэрхэн шийдэх үү? Хэрхэн давж гарах уу? Хин ямар оролцоотой байх уу гэдгийг бол өнөөдөр бид нэр ярьж дотроо халуун одоо амбүлэрэ гэж хэлэх үү тийм ярилцаад нэгдсэн зөвлөмж гаргаад тэрийг одоо ойрын үйл ажиллагааныхаа мөрдлөг болгож өдөртөмж болгож ингэж ажиллахаар бид нар өнөөдөр тохироод ажиллаж байгаа. Тэгэхээр өөрөө чи хэлдэг зөвлөдөө 90 оноос өнөө хүртэл бол бид нэр одоо сонгодог бус хэлбэрийн хөрөнгийн зах зээлийг бид нэр бол хөгжүүлээд явж ирсэн. Одоо би яа түрүүсэн шинжилгээний процесс тундаа явж байна. Энэ бол одоо энэ үн цасны зах зээлийн хөгжлийн 2 дахь шат руу бид нар орж байна гэсэн. Ингэхдээ бид нэр энэ зах зээл гол одоо бүтээгдэхүүнүүдийг шинээр танилцуулах, за дээр нь мэргэжлийн оролцогчдын бүтцэд бас нэлээхэн өөрчлөлт орж байгаа. Явуулах үйл ажиллагаанууд нь хуулиараа бас нэлээд шинэлэг болсон байж байгаа. Тэгэхээр банкуд бол бас яг бусад одоо брокер, дилер, андеррайтер хөрөнгө оруулалтын энэ үйл ажиллагаа явуулдаг мэргэжлийн оролцогчдын адил энэ зах зээлийн томоохон оролцогч хэсгүүд болж байгаа. Тэгэхээр өнгөрсөн оны 7 сараас эхлээд манай арилжааны 4 банк бол төлбөр тооцоог гүйцэтгэх банк шалгараад ингээд энэ үн цасны зах зээл дээр оролцоод явж байгаа. За шинэ хуулиар бид нэр эх оны 1 сарын 1-ээс хэрэгжинэ. Тэгэхээр энэ шинэ хуулиар бол кастодиан гэдэг цоошны ойлголт бий болж байгаа. Тэгэхээр энэ бол үн цасны зах зээлийн тухай хуулиараа бол манад бүртгэлтэй арилжааны банкуд болон үн цасны төлбөр тооцсон хадгаламжийн төв хоёрыг хийж болохоор тийм гарцтай хийсэн байж байгаа. Зөвхөн манай хорооны өнөөдрийн биднээсийн барьж байгаа байр суурь бол мэдээж эрсдэл даах чадвар аваад бас болсон хүчний нөөц болцоогоо аваад ажилсан туршлагын мэдлэг юуг харгалзаад арилжааны банкудад тэргүй ээлжинд бол кастодианы үйл ажиллагаа явуулах эрхийг олгохоор бид нэр судалгаа хийгдэж явж байна. Арилжааны банкуд ч гэсэн өөрсдөө энэ дэр бас сонирхлоо илэрхийлээд байж байгаа. Одоогийн байдлаар 4 банк бол энэ кастодианы үйл ажиллагааг эрхлэх хүсэлтэй бол хууль хэрэгжиж эхлэнгүүт холбогдох журмууд гарангууд асуудлаа хууль дүрм журмынхаа дагуу сонгогдсон хорон тавь шийдвэрлүүл яа гэдэг хүсэлтэй бол урьдчилан байдлаар бол яриа явж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл бол банкуд бол энэ зах зээлийн бас томоохон нэг хэсэг мэргэжлийн оролцогчд болж эхлэх нэ. Кастодиан үйлчлэгээ нэвтрээд ороод ирэхээр иргэдэд за хувьцааны зах зээлд оролцогчдод ямар тийм их дүхэмтэй ач холбогдол бий болох юм. Тэгэхээр өнөөдөр бид нар бас яг энэ удирдах ажилтны зөвлөгөөнд бас ярьсан л да. Кастодианы үйл ажиллагаа нь өөрөө өнөөдрийн энэ үн цасны арилжааны энэ бүхий л энэ бүтэц энэ системд тийм ээ нэг хэсэг болж орж ирснээр бол илүү хялбар болох юм. Яагаад гэвэл одоо арилжааны банкуд одоо брокер дилерийн компаниуд маань төдийлөн бас санхүүгийн чадвар, дээр нь боловсруучны чадвар маань бас төдийлөн одоо зохих хэмжээнд бол бүрэн дүүрэн хангах хэмжээнд хүрч чадаагүй байж байгаа учраас энэ арилжааны банкуд орж ирэх санхүүгийн чадвар бас өндөр байж байгаа. Ингээд тавигдах дээр асуудал бол ямар явах вэ гэхээр
хувьцаа энэ үн цасны зах зээлд оролцох сонирхолтой хөрөнгө оруулагчид илүү одоо кастодиан банкнд ханддаг, илүү тэрэнд итгэдэг ийм бас одоо нөхцөл болцоо үүсэх юм байна. Тэгэхээр яг хөрөнгө оруулагчид бол заавал кастодиан банкаар бас дамжих шаардлага байна. Хөрөнгө оруулагчид өөрөө сонголттой байгаа. Кастодианы үйл ажиллагаа явуулах банкаар дамжуулж өөрөө энэ зах зээлийн харилцаанд оролцох уу, эсвэл брокер дилерийн компаниар дамжуулж оролцох уу гэх нь бол сонголт нь бол байна. Зүгээр яг олон улсын жишгийг юугаар харах юм бол энэ дэр бол бас цэвэр өрсөлдөөний асуудал байдаг л да. Зүгээр гэхдээ ер нь бол кастодианы банкуд руу илүү сүүлийн үед бас илүү одоо хазаасан тийм нөхцөл байдал бол олон улсын зах зээлүүд дээр бол харагдаж байгаа. Тэгэхээр энэ бол процесс нь өөрөө их төвөгтэй тийм одоо дүр зураг байж байгаа. Тэгэхээр энэ бол илүү хялбар болгох, энэ зах зээл дээр нэвтэрж орох одоо хөрөнгө оруулагч болох, арилжаанд чөлөөтэй оролцох энэ бололцоог бол хамаагүй хялбар болгох ийм л арга зам юм байна. Тэгээ энд бол бид нар тэмүүлээ явж байна. Мэдээж амаргүй бас шийдвэрлэх, даван туулах ийм асуудлууд гарч байна. Энийг өнөөдөр бид нэр ярьж байна. Холбогдох журмууд нь гарна. Олон улсын байгууллагуудын бас дэмжлэг авч байна. Олон улсын байгууллагуудын зөвлөхүүдээр бид нар хамтарч ажиллаад бас тодорхой одоо алхмууд хийгээд байна л да. Юу гэхээр энэ кастодианыхаа үйл ажиллагаа ямар шугам хэмжээнд байх юм бэ гэдгээр бол бид нар бас өмнө бас мэргэжлийн оролцогчтойгоо хамт нийлээд бас том зөвлөгөө хийсэн байж байгаа. Энийг дагаад бол бас зөвлөмж бас гарсан байж байгаа. Тэгээд ерөнхийдөө энэ чиглэл рүү бид нар явахаас арга зам байхгүй. Энэ зах зээлийг хөгжүүлэх нь зайлшгүй. Энэ зах зээлийг хөгжүүлэхийн тулд бол яг олон улсын жишгт өнөөдрийн мөрдөгддөг одоо өнөөдрийн бий болсон байж байгаа энэ сонгодог энэ хэлбэрлүүд бид нар орохоос арга зам байхгүй. Мэдээж кастодиан бий болсноор бол бид нар брокер дилерийн компаниудыг бол орчихгүй. Эднэрийгээ хөгжүүлэх, эднэрийгээ бэхжүүлэх, санхүүгийн хувьд тэр боловсон хүчний хувьд тэр ажил бас үргэлжлэх. Энэ бол байнга хамт явагдана. Брокер дилерийн компаниуд банкуд ороод ирэхэд ихэд дургуутсаж хэвлэлийн урал хийж иргэдэд сөрөг талаас нь ойлгуулах мэдээллүүдийг өгч байсан л та. Одоо ингээд зөвлөгөөний хийж явахад уур амьсгал ямар болсон бэ? Тэгэхээр ерөнхийдөө өнөөдөр манай нэг мэргэжлийн оролцогч манай идэвхтэй гишүүн өөрийнхөө илтгэлтэй хэлж илээ л дээ. Өнөөдөр бид нэр 10 сая төгрөгийн төлөө амбиц гаргаад авах юм уу? Ирээдүйд олон тэрбум 10 тэрбумын ийм зах зээлийн бололцоог бид нэр бодолцож явах хэрэгтэй юм. Бид нэр тэрлүүлж чиглэж явах хэрэгтэй. Өнөөдрийн одоо энэ бэрхшээлтэй хүнд асуудал байна уу гэвэл байна. Талдалтаа байна. Энийг даван туулах. Цаашдаа энэ зах зээл хүссэн үсээгүй өргөж тэлнэ. Би яагаад энд итгэлтэй байгаа юм гэхээр олон улсын судлаач тэр, томоохон хөрөнгө оруулагч тэр, манай Монгол улсын макро эдийн засгийн нөхцөл байдлыг бол урт хугацаанд бол позитив өндөр үнэлгээтэй явж байгаа. Тийм учраас одоо болтол манай сонирхол бол дийлэн алдарчаагүй яваад байгаа нь үндсэндээ тэрэндээ байгаа. Богино хугацаанд мэдээж асуудал байгаа баг. Урт хугацаанд бол хөрөнгө оруулагчтай одоо сонирхол бол өндөр хэвээрээ л байгаа. Тэгэхээр бол манай мэргэжлийн оролцогч түрүүн хэлсэн бүгдээрээ нэгдэж гарцуудаа олъё. Шинэ арга замуудаа гаргая. Зөвлөмжийнхээ дагуу бүгдээрээ ажиллацгаая. Ингэж энэ зах зээлийнхаа хөгжүүлээ. Хөгжүүлснээрээ бид нар энэ мэргэжлийн оролцогч гэдэг утгаараа энэ зах зээл дээр гол одоо тоглогчд байна. Тийм учраас одоо үйл ажиллагаагаа өөрсдөөсөө хамаарах юмудаа бэлтэж ажиллая гэсэн иймэрхүү санал дүгнэлтүүд эхэлж байгаа. Ирэх 2014 онд манай хөрөнгөний зах зээлийн эерэг хүлээлт байна л да. Хууль эрх зүйн орчноор шинжлэгдсэн үнэ цасны тухай хууль, компани тухай хууль, хөрөнгө оруулалтын сангийн тухай хууль гэдэг энэ хуулиуд хэрэгжээд эхлэн. Компани тухай хууль бусад хуультайгаа холбоотойгоор өөрчлөлтүүд орох байх тийм ээ. Одоо намрын чуулган. Ямар өөрчлөлт? Үнэ цасны зах зээлийн тухай хуулийг улсын хурлаар хэлцэж явах явцад бол зайлшгүй компани тухай хуулинд орох өөрчлөлтүүд гарсан л да. Энийг ажлын хэсэгтэр ярьж байгаад бол эхний ээлжинд бол үнэ цасны зах зээлийн тухай хуулийг гаргачих. Тухтаа үзэж байгаад компани тухай хуулинд орох өөрчлөлтүүдийг намрын чуулганаар хийя гэдэг. Одоо яг энэ асуудлыг бол нэмэлт компани тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах асуудлыг улсын хурал дээр хэлц хэсгээ шийдчихэд одоо анх дахь хэлцүүлэхдээ бэлтгэх ажлын хэсэг эдийн засгийн байнгын орон дээр Гарамгаабатар дараагаар ахлуулсан ажлын хэсэг ингээд ажиллаа явж байгаа. Ойрын хугацаанд орно. За компани тухай хуулинд ямар зарчмын өөрчлөлтүүд орж байгаа юм бэ гэхээр хамгийн гол зарчмын юм юу гэхээр хөрөнгө оруулагчдад хөрөнгө оруулагчид эрх ашигыг хамгаалах талаасаа бас компаниудад бас зарим нэг өөрчлөлт оруулах ийм зохицуултыг бид нар ажлын хэсэг дээр ярьж байж байгаа. За тэрний нэг жишээ юу гэхээр одоо кумулятив аргыг хэрэглэх гэсэн ийм бүлэгтэн заалж явж байгаа. Одоогийн хуулиар компани тухай хуулиар бол хэрэглэж болно гэсэн байна. Тэрний юу ямар тохиолдолд хэрэглэх юм гэхээр хувьцаа эзэмшигчдийн хуралдаан дээр төлөвлөгөө төсөөллийн гишүүдийг сонгох энэ процесс явагдахтаа жижиг хувьцаа эзэмшигчдийн одоо санал голос одоо орхигддог. Тэгэхээр энэ бид нар шинэ энэ кумулятив аргыг зайлшгүй хэрэглэдэг болгосноор
одоо тууцын гишүүдийн тоогоор хувьцаанд задардаг. Тэрүүгээр одоо жижиг хувьцаа одоо хувьцаа эзэмшигч саналаа нэгдэх замаар төлөөлөн өдөрт зөвлөлтөн өөрийнхөө төлөөллийг оруулах ийм бололцоо оруулах жишээтэй. Тэгээд ер нь бас өөр бас зах зээлийн бас зохицуултын одоо өөрчлөлтүүд бол хуулинд орно л доо. Одоо ингээ хөрөнгийн зах зээлийг ажиглахад нэг компани гол хувьцаа эзэмшигч чинь нөгөө талтаа ч юм уу хин нэгэнтэй ярьж тохирч жагаад өөрийнхөө их мэдлийн хувьцаагаа борлуулдаг л да. Ингээ хөрөнгийн биржээр их том гүйлгээ хийгддэг. Хэдэн зуун саяараа ч юм уу. Тэгээ энийг хин хаанаас ямар байдлаар худалдаад авчив гэдэг тийм мэдээлэл хаалттай байдаг л да. Үнд цасны тухай хууль хэрэгжээд эхлэхээр энэ мэдэх боломж нь бүрдэх. Гэх мэтлэг одоо үнд цасны хуулиар одоо шинэ нээлттэй боломжууд ямар боломжууд гарч иж байна вэ? Тий. Тэгэхээр түрүүн би хэлсэн манай энэ үнд цасны зах зээл чинь өөрөө 90-ад оноос эхлэхдээ сонгодог утгаараа бол хэрэгжиж байгаа. Тэгэхээр тэрний яг энэ хувьчлах үйл процесс явсаар байгаад одоо ингээд толох хэмжээнд хэлээд тулчихсан. Нэгсэндээ лимитэнд тулчихсан. Ягаад гэвэл одоо манай дээр бүртгэлтэй байгаа 215 16 компани байна. Энэ компаниудын төвлөрөл дундчаар нь бодох юм бол таас 80% тавьж байдаг. Тэгэхээр олон улсад бол ийм өндөр төвлөрөлтэй компаниуд бол байдаг үл дээ. Одоо 20%, 30% хүрээд ирэх юм бол өндөр төвлөрөлтэй гэж үздэг байдаг. Манайд бол ийм болчиход. Энэ юг хүүхдээр 20 жил явсан процессын л одоо үр дүн ийм хэмжээнд хүрчээд байгаа. Тэгэхээр бид нэр түрүүн өөрөө чинь хэлдгээр бол төвлөрөл өндөр байгаа учраас вакцины томоохон арилжаанууд энэ зах зээл дээр хийгдээд байгаа юм л да. Жишээ нь саяхан гэтэл манай топ 20-д ордог томоохон компани хувьцаа 40 тэрбум төгрөгөөр вакцины арилжаа хийгдэж явж байгаа жишээтэй. Гэхдээ уулын санаа нь бол энэ бол жижиглэнгээр зах зээл дээр оролцогч олонтой зах зээлийн чөлөөс юугаар явах хэрэгтэй. Гэхдээ бол энэ хууль бус юм бол биш. Зах зээл дээр угаасаа байдаг арга хэрэгслийг. Тэгэхээр энийг бол айл болохоор бид нэр вакцины арилжаа явуулахгүй байх талаас нь бид нэр зах зээлийн арга ямар механизм байж болох вэ? Тэрийг л бид нэр уулна танилцуулж хийх хэрэгтэй. Тэгэхээр өөрөө чи хэлдгээр яг шинэ үнд цасны зах зээлийн тухай хууль гаргах дээр энэ зах зээлийн мэдээлэл түгээлтийн асуудал маш чухал асуудал байж байгаа. Үнд цасны зах зээлийн хит хитэн том зарчмын томоохон өөрчлөлт орсны нэг нь юу гэхээр энэ мэдээллийг одоо хэрхэн яаж түгээх үү? Мэдээллийг хэрхэн яаж ашиглах уу? Гэдэг мэдээллийн сан яаж бүрдүүлэх үү? Тэр мэдээллийн сангууд хэн яаж ашиглах уу? Энэ процессыг бол маш наривчлсан журмаар бол манай хороо гаргаж мөрдүүлэхээр ажиллаж байгаа. Эх хоноос яг эхлэх үү? Эх хоноос яг эхэлнэ. 1 сарын 1-ээс хууль хэрэгжиж эхэлнэ. Дагаад бид нэр 46 журманд бол өөрчлөлт оруулахар байж байгаа. Энэ дээр бол бид нэр сүүлийн хагас жил бол бүтэн ажиллаж байна. Өөрийн хүчээр ажиллаж байна. Мэргэжлийн оролцогчтойгоо хамтарч хийж байна. Одоо гадны байгууллагуудын тусалцаа авч байна. Энэ бүх ажлуудаас нэлээд баггүй ажиллаа л да. Энэ бол их цаг зарсан одоо ийм асуудал. Зарим нэг шинэ одоо 4 жил зэрэг кастодиан байна. Клирингийн шинэ төвдөөс одоо олон улсын юугаар бол CCP гэж яриад. Энэ тогтолцоог бий болгоход бол бас манад яг оновчтой бүтцийг олохын тулд бид нэр бас их цаг зарцуулж байна л да. Ягаад гэвэл эн чинь цоошин юм. Энийг бас бүрэн дүрэн бас мэддэг бас боловсон хүчин манад бас төдийлөн бас хангалттай бий болчихоо байна. Тэгэхээр бид нэр энэ бүхнийг бас судлах, олон улсын байгууллагууд зөвлөмж авах, тэрэн дээр үндэслэж өөрийнхөө одоо энэ зах зээл дээр нутгшуулах юм арга замуудыг л хайж явж байна. Ямар ч гэсэн эх оны 1 сарын 1-ээс эхлээд их л нээлттэй болох юм байна. Мэдээллийн тал дээр хөрөнгө оруулалтын сангууд эх оноос үйл ажиллагаа явуулаад эхэлнэ л дээ. Иргэдийн хувьд бол их шинэ ойлголт. Яаж итгэж одоо хөрөнгө оруулах уу, мөнгө байршуулах уу, тийм хөвчлөгдөж байгаа тэр компани яаж хувьцааг нь эзэмшүү гэх мэтлэн гэдэг мэдээллийн их дутмаг байдлууд гарч ирнэ л дээ. Хөрөнгө оруулалтын сангууд ямар байдлаар үйл ажиллагаа явуулах вэ? Танахаас зөвшөөрөл аваад эхэлнэ. Хөрөнгө оруулалтын сангийн тухай хуулийг бас бид нэр 3-4 жил судалж үзэж байгаад нэг биш ажлын хэсэг байгуулагдаж явж байгаад сая засгийн газарт холбогдох яамдуудтай хамтраад улсын хөр дөрвөн бариад ингээ хэлцээ батлалаа л да. Тэгэхээр үнд цасны хөрөнгө оруулалтын сан бол яг хуулийнхаа дагуу 2 төрлийн байх. Нэг нь нээлттэй буюу олон улсын хэлээр mutual fund гэж ярьдаг тийм ийм хэлбэрээр явна. Нэг нь бол private equity fund буюу одоо хувийн хөрөнгө оруулалтын сан гэдэг хаалттай хэлбэр юм. Тэгэхээр энэ дээр бол бүрдэх зөвшөөрөх асуудал нь бол хоорондоо ялгаатай байх юм. Нэгсэндээ нээлттэй одоо сангуудын хөрөнгө оруулалтын сангуудын үйл ажиллагаанд бол санхүүгийн цэцүүлэхороо зөвшөөрөл өгнө. Үнд цасын бүрдэх нь нарийн хяналт тавьж ажиллана. Хувийн хөрөнгө оруулалтын сан болоо зөвхөн бүртгэлийн зарчим. Манай дээр ерөнхийдөө ийм одоо бүртгүүлээд явчихна. Тэрэн дээр бол айхтар манай хорооноос бол хяналт тавигдчих одоо нээлттэй шиг тийм хэмжээний хяналт тавигдчих явахгүй гэсэн. Энэ эрсдэлтэй юм шүү.
Тэр бол бид нэр одоо энэ зах зээл дээр зайлшгүй байдаг харин эрсдэл багтаа гэж үзэж байгаа. Ягаад гэвэл мэрэгсэн одоо хөрөнгө оруулалтын менежментийн компаниар дамжуулж үйл ажиллагаагаа зайлшгүй явуулдаг. Ерөнхийдөө голцоо явуулдаг. Тэгээд дээр нь өөрийн хөрөнгөөрөө өөрийн хөрөнгөөрөө шүү дээ хөрөнгөөр явуулдаг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа явуулдаг учраас өөрсдөө өөрийн хөрөнгөөрөө гэдгээр хэлж байгаа. Нээлттэй нь болохоор зах зээл дээр үнцаас танилцуулаад тэр хөрөнгөөрөө хөрөнгө оруулалтын оновчтой хөрөнгө оруулалт хийж ашиг олохын хэмнэл зорилттой сонгоод байгаа. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр бас усууд асуусан байсан л да. Юу гэхээр энэ хөрөнгө оруулалтын сан чинь хадгалан зээлийн хоршооноос юугаар ялгаатай вэ? Тэгэхээр энэ бол шал хоёр өөр ойлголт л да. Нэгс нь юу гэхээр хадгалан зээлийн хоршооны шинэ хууль бос гарсан байгаа. Анхныхаа хуучин хоршооны тухай хууль юмсан. Одоо бол хадгалан зээлийн хоршооны тухай хууль шинээр 11 онд гарсан хууль гэж. Тэгэхээр тэр хуулиар бол юу гэж үйл ажиллагааг нь маш тодорхой зааж гисэн юу гэхээр хадгалан зээлийн хоршоо бол ашигын бус байна. Хөрөнгө оруулалтын сан бол ашигын төлөө. Тэгэхээр энүүгээрээ бол ялгаатай. Тэгэхээр бол улсууд бас мэдээж өөрийн шийдэлгээр бас мэдээл хомс байгаа үүднээс одоо бас болгоомжлох бас одоо өмнөх хадгалан зээлийн хоршоодууд шиг бас тиймэрхүү олноос мөнгө татчихад бас санхүүгийн одоо тийм махинаас юу гарах вэ гэсэн болгоомжл байгаа л да ойлгож байна. Тэгтээ бол энэ хууль хэрэгжин дагаж бас үн цасны зах зээлийн тухай хуулиасаа гадна бас 20-30-аад журам гарна. Дандаа үйл ажиллагааг нь хянах тийм журмууд гарна. Тэр журмууд дээр бас л мөн манайх ажлын хэсгүүд гаргаад ажиллаа явж байгаа. Тэгэхээр эх оноос бол эхний ээлжинд бол биднээсийн одоо зүгээр зах зээлийн баримжаагаар бол менежментийн компаниуд нь эхлээд өсөлтөө манай хорон тавьж эхлэх баг. Тэгэхээр менежментийн компаниудын бид нэр ямар шалгуур тавих юм, үйл ажиллагаанд нь яаж хянжтай хяналт тавих юм, ямар боловсрол мэдлэгтэй усуд байх юм, хувь хүн байх юм уу, хуулийн этгээд байх юм уу. Энэ бүх юмыг бид нар маш тодорхой болгоно. Тэгснийхаа дараагаар бол бид нар яах вэ гэхээр нээлттэй хаалттай тэр юунд бүтэх тэр зарчмууд руугаа бид нэр орж эхэлнэ гэсэн үг. Шинэ хуулиар бол нэг зарчим юу гэхээр олон улсад шинээр хэрэгжиж байгаа маш одоо зөв зарчим орсон л юу гэхээр менежментийн компани өөрөө нээлттэй одоо сангаа бий болгоход үүсгэн байгуулдаг ийм асуудал байж байгаа. За дээр нь хөрөнгө оруулалтын сангуудын хувьд бол дагалдаж гарсан бас зарчмын томоохон өөрчлөлт орсон байж байгаа бус хуулиудад тэр нь юу гэхээр татврын хувьд бас нэлээд тодорхой хөнгөлтүүдийг бол хөрөнгө оруулалтын сангууд дээр бас үзүүлсэн байж байгаа. Тэгэхээр хөрөнгө оруулалтын сангууд бол одоо яг institutional investor хэмжээндээ бол хөгжих ийм үүд хаалгыг бол ямар ч гэсэн бий болгох чаддаг. Тэгэхээр зах зээл нь өөрөө одоо энэ одоо сонирхлоо илэрхийлж ийж энэ асуудал цаашдаа явах хэрэгтэй. Иргэдийн итгэлийг хүлээх тэр боловсон хүчинтэй хөрөнгө оруулалтын сангууд бүрэлдэх тийм боловсон хүчин байгаа юм аа. Тэгэхээр бид нар яагаад хуулиараа хоёр хуваасан юм бэ гэхээр одоо бол энэ хууль хэрэгжээгүй байхад хувийн тийм хөрөнгө оруулалтын нэгдэл сангууд бол бий болчиход байгаа. Жишээ нь одоо би хамгийн сүүлд үзэж байхад манай томоохон банкны ажилчид сүүлийн хэдэн жил нийлээд бүгдээрээ сангаа одоо тэтгэврийн сан хэлбэрийн хувийн тэтгэврийн сангийн хэлбэрийн сан үүсгэж гисэн тэрийг манай брокер дилерийн компаниар дамжуулаад үнцаасан зах зээл дээр тодорхой үнцаасан хөрөнгө оруулаад тэрнээсээ бас ингээд тодорхой хэмжээний одоо ашиг орлого олоод ингээд явж байгаа жишээтэй. Тэгэхээр энэ бол манай дээр бол нэг биш нэлээд байна. Тэгэхээр энийг бол бид нар бол улам цааш нь хөгжүүлэх юм бололцоог бид нар олох хэрэгтэй. Нээлттэй хөрөнгө оруулалтын сангийн хувьд бол тавигдах шаардлагууд нь бол шал өөр болно л да. Тэгэхээр энэ дээр бол яг өөрөөр шийдэлгээр маш мундаг одоо боловсрсан одоо ийм одоо менежментийн компаниар компани төр сан гэж авч байгаа шүү дээ. Байж бол гэхдээ ер нь бол бид нар журмаараа бол бас нэлээд нарийн сайн үзэж гадны хөрөнгө оруулалт юу оруулах уу байх уу тэрийг оруулсан ямар тохиолдолд яах вэ гэдгээ бид нар бас орогоор ярьж тий шийдэх хэрэгтэй асуудал байж байгаа. Манай брокер дилерийн компаниуд Монголын хөрөнгийн биржид бүгдээр очиод ингээд суух мэдээж хүрэлцээгүй байр савны багтаамж байхгүй тэгээд өрөө тасалгаанаас арилжаанд оролцдог болоод явж байгаа шиг байна л да. Гэхдээ энэ ажил яг хангалттай хийгдэж байна уу? Хэдэн хувьтай явж байна? Ер нь бол та мэдж байгаа MIT систем нэвтрүүлснээр нэлээд хэдэн онцлог давуу талууд бий болно гэж бид нэр үзэж энэ одоо шилжилтийг бол хийсэн байж байгаа. Тэгэхээр тэрний нэг онцлог нь юу гэхээр одоо зайны буюу одоо системд нэвтрэх юм бололцоог нээж өгнө гэдэг. Энэ процесс бол сая энэ жилийн дундаас эхлээд нэлээд идэвхтэй явж эхэлж байгаа. Манай ихэнх брокер дилерийн компаниуд бол энэ аксессыг бол одоо нэвтрэх зайны нэвтрэх энэ болцоогоо ашиглаа явж байгаа. Энэ нь яагаад манай чухал юм бэ гэхээр манай хороо энэ дээр бас онцгой анхаарал тавьж байгаа ямар ч юм гэхээр манай өөрийн Монгол улсын өөрийнх нь газар зүйн онцлог байдаг. Асар том газар нутагтай тархан суурьсан иргэдтэй байж байдаг. Дээр нь төр засгаас одоо томоохон компаниудынхаа хувьцааг эргэн бүртээ эзэмшүүл 8 гэдэг ингээд явж байдаг. Тэгэхээр Монгол улсын өнцөг
Улаанбаатарт амьдарч байгаа иргэдтэй бид нэр энэ брокер дилерийн үйлчлэгийг ямар нэгэн байдлаар хүргэсэн байх хэрэгтэй. Тэгэхээр энэ зайны оролцоо их чухал байж байгаа. За дээр нь брокер дилерийн компаниудынхаа одоо салбаруудыг нээх нөгөө л чадваржуулах асуудал ч гэсэн дээр ярьж эхэлж байгаа юм л да. Тэгэхээр тэр зайны асуудал бол зайлшгүй тавигдана ойрын хугацаанд хийж дуусгах хэрэгтэй асуудал байж байгаа. Ер нь ойрын хугацаанд хийгдээ дуусгах. 2 жилийн өмнөхийн зөвлөгөөнөөс ямар одоо зөвлөмж гарсан юм бэ? Тэрний хэрэгжилт нь одоо ямар байдалтай байна? Хамгийн том асуудал нь юу байсан бэ гэхээр үн цасны зах зээлийн тухай хуулиа улсын их хурлаар батлуулъя гэдэг зөвлөмж гарч ирсэн. Ямар ч гэсэн хуулиа батлуулсан. Ямар ч гэсэн батлсан. Зөв ер нь бол өмнөх юун дээр бол бид нар ярьж исэн асуудлууд биднүүсийн энэ зах зээлийн гол оролцогчдын энэ асуудлынхаа зүгээс авах хэрэгтэй арга хэмжээнүүдийг бол ер нь хангалттай хийсэн байж байгаа. Одоо бид нар хоёр дахь шатныхаа яг хоёр дахь зөвлөгөөний үдийг хийж байгаа юм бэ гэхээр хууль эрх зүйн орчин бий болчлаа. Дид үтцийн өөрчлөлтүүд үндсэндээ төгсгөлийн үе шат руу ороод ирлээ. Одоо бид нар яаж одоо өөрсдийнхөө үйл ажиллагаан дээр энийг нутагшуул сууршуулж явах вэ? Хаана болж хаана болохгүй вэ? Энийг нарийн зааж ойлголтын зөрүүгээ нэгтгэе. Ийм л асуудал яригдчихэж байгаа. Тэгэхээр бол анхны зөвлөгөөнд гарсан асуудал одоо тавигдчихсэн асуудлууд бол үндсэндээ бол биелэгдсэн гэсэн. Одоо хоёр дахь зөвлөгөөнөөс мэдээж зөвлөмж гарна. Энэ зөвлөмжөө бид нар бол олон нийтэд хамгийн түрүү ээлжинд нээлттэй болгоно. Яагаад гэвэл олон нийтийн зах зээлийн мэдээллийг хамгийн түрүү ээлжинд хэрэгжилтийг хянах хэрэгтэй. Хоёрт бид нар мэдээж улсын их хурл болон Монгол Улсын засгийн газарт мэдээж зөвлөмжийг сургуулна. Яагаад гэвэл энэ зах зээлийн хөгжлийн асуудал бол ганцхан санхүүгийн зохицуулахаараа болон энэ мэргэжлийн оролцогчдоос хамаардаг. Энэ бол бүхэлдээ санхүүгийн секторын хөгжлийн асуудалд яригддаг асуудал. Одоо макро эдийн засгийн хэмжээнд тэгэл ярих юм бол бид нар олон улсын мэдээллийн сувгуудаас харж байна, Bloomberg-аас харж байна. Аль ч улсад макро эдийн засгийн түвшнээс хамаарч энэ зах зээлийн ялангуяа үнцаасны зах зээл чинь өөрөө хамаарчдаг. Эдийн засаг таагүй нөхцөлд байхад энэ индексүүд нь ижил хэмжээнд л байж байгаа жишээ. Тэгэхээр энэ бол ерөөсөө ганцхан нэг байгууллага, ганцхан нэг хэсэг бүлэг 50-60 компанийн асуудал биш. Энэ бол бүхэлдээ төр засгаас анхаарч хөгжүүлэх хэрэгтэй ийм л асуудал байж байгаа. Сүүлд нь танаас арай нэг өөр асуулт асуухад их хурлын дарга танай хүмүүсийг бас дуудаад долларын ханшийн өсөлтөнд бас буруутгаж хяналт тавьж чадахгүй байна. Банк бас санхүүгийн байгууллагууд илүү их тоглолт хийгээд байна, улаан хийгээд байна гэдэг дээр загнаж байсан л та. Тэр ямар учиртай юм бэ? Та нар тэр тал дээр ямар хяналт тавьж ажиллав тэрнээс хойш? Тэгэхээр банк усуудтай холбоотой асуудлыг тухайн үед улсын их хурлын дарга зэн их бол төр тавьж ярьж байсан. Тэгэхээр юу хүүхдэр тухайн үед хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр валютын ханшны хөөрөгдлийг банк ус санхүүгийн байгууллагууд тэгэхээр танай хорооны хийж байгаа асуудлуудыг ярьж байсан. Манай хороо бол энэ банк ус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагаанд бол хоёр төрлийн хяналт тавьж байгаа. Нэг нь бол байнгын буюу зайны усаад тийм орон зай юу яаж байгаа. Нэг нь бол газар дээрх юм хэн шалгалтууд хийж явж байгаа. Байнгын ерөнхийдөө хэн шалгалтын дотор байдаг гэсэн. Тэгэхээр биднээс бол одоо яг энэ банк санхүүгийн байгууллагуудынхаа ялангуяа валютын арилж эрхлэх зөвшөөрлөлтөд одоо байнгын хяналт тавьж явж байгаа. Тэгэхээр ер нь бол томоохон судалгааг бол улсын их хурл дээр байгуулсан ажлын хэсэгтэр бид нэр тавьдсан байж байгаа. Тэн дээр бол ажлын хэсгийн гишүүд бол бүгд энэ нөхцөл байдлыг ойлгосон байж байгаа. Тэр юу хүүхдэр энэ зах зээл ялангуяа тэр яг тэр тухайн одоо асуудлын хувьд ярих юм бол зах зээлийн хөрөгдөлтийн асуудал бол тэн дээрээс байхгүй юм байна гэдгийг бол ажлын хэсэгтэр ч гэсэн гишүүд, улсын их хурлын гишүүд л бүрэн дүрэнд ойлгосон байж байгаа. Юу хүүхдэр тухайн үедээ валютын ханш тодорхой хэмжээнд өндөр байна гэж арилжааны банкуд хэлчихэд өөрсдөө арилжааны банкуд тухайн үедээ валютын арилжаа хийхдээ хойр болчихсон, зогсчихсон. Тэгэнгүүт ямар нөхцөл байдал үүсэх хүүхдээр зах зээлийнхаа гормороо одоо нийт Монгол улсад ирж байгаа валют чинь өчүүн жоох хэсэг нь одоо биднээсийн төмөрчний гудамжлалын 8 шарга гэж зах зээлд явж шít. Тэгэхээр энд их юм зарагдах юм байчих тэр энд жоох юм баг дээр усууд очиж таарна банк нь үйлчилж чадахгүй тэр нөөтөр очиж таарна. Тэгэхээр бас өмнөний жоохон хөлбөлцлийн асуудал гарсан тухайд гарсан байхыг үүсэхгүй. Гэхдээ одоо бол энэ асуудлыг бол бид нар ямар ч байсан бол зөх дүрм журмынхаа дагуу хяналтаа бүрэн тавиад та нар хэвлэл мэдээлэл хэрэгсүүдээр харж байгаа. Маш ойрын ойрхон мэдээлэлүүд хийсэн байж байгаа. Маш ойрын ойрхон шалгалтууд хийсэн байж байгаа. За ийм асуудал байж байгаа. Энээс гадна бас нэг асуудал байна. Энэ юу хүүхдээ энэ зохицуулттай зах зээлээс гадна банкуд нэг зохицуулттай байна. Банк усуд нэг зохицуулттай. Зохицуултгүй усуд бас энэ зах зээл дээр бас валютын арилжаанд ордог ийм асуудлууд байдаг. Гэтэ энэ асуудлыг бид нэр судлаад бас өчигдөрхөн бид нэр томоохон ажлын хэсэг гаргаад чингэлтэй дүүргийн цагдаагийнхантай хүртэл хамтарч бид нэр шалгалтын явж байдаг тийм. Бид яагаад хууль хяналтын байгууллагыг оруулж байгаа юм гэхээр манай санхүү зөвлөх нь өөрөх нь эрх зүйн байдлын тухай хуулиар бид нэр хувь иргэдийн манай зохицуултанд байхгүй бол бид нэр хувь иргэдийг очиж торгох юм уу эсвэл одоо өмчийг хурааж авах гар дээр байгаа мөнгөний хурааж авах бидэрт ирэх байхгүй.
Тэгэхээр тэрийг яг хөөхтэй мэдээж хуулийн хэлтийн байгууллагатай хамтарч хийж байгаа. Монгол банктайгаа бол байнга хамтарч ажиллаж байгаа. Монгол банктайгаа бидний шалгалтуудыг байнга тогтмол хийж байгаа. Угаасаа валютын зохицуулалтын тухай хуулиараа бол Монгол банк чинь өөрөө энэ бүх Монгол улсын валютын зохицуулалтыг хариуцж хийж байгаа. Монгол банк чинь өөрөө гэснээс өөрөө Монгол улсын валютын ерөнхий улсын байцаагч байж байгаа. Манай санхүүгийн зохицуулах хорооны дарга болох дээр ахлах байцаагч байж байгаа жишээтэй. Ингээд яг гэхдээ яг хоёр байгууллагын хамтраад энэ ажил тал дээр бол байнга өдөр болгон хамтарч ажиллаж байна. Монгол банкны доллар худалдаалдаг, дуудлага худалдаанд банк бусчууд бас ороод явбал илүү шудраг байх юм шиг байна. Энэ асуудлыг манайх олон жил тавьж байгаа. Сая энэ улсын хурлаас гарсан ажлын хэсгийн гишүүд ч гэсэндээ манайх яг энэ асуудлыг яг тавьсан байж байгаа. Юу гэхээр Монгол банкны платформыг ашиглаад явж байгаа энэ валютын арилжаанд зөвхөн одоо арилжааны банкуд оролцох юм хэрэгтэй байгаа. Тэгэхээр энийг оролцдог одоо оролцогчдын тоогоо нэмүүл яасан юм бэ? Манай томоохон банк усуд байна. Дөрмийн сан одоо олон тэрбумаар яригдах ийм дөрмийн сантай банк ус санхүүгийн байгууллагууд байна. Тэгэхээр энэ бүгднийг бас энэ валютын арилжаанд бас оруулах нь зүйтэй юм шүү. Тэгэхгүй бол энэ нэг талаасаа үндсэн том валютын арилжаанаас холдуулчихсан. Гэхдээ яг одоо зах дээрээ болох дээр тэд нар нь өөрсдөө цомхоо өөрийнхөө хөрөнгөөрөө ингээд үйл ажиллагаа явуулж байгаа улсууд ч мэдээж бас тэр ашигын төлөө явж байгаа улсууд юм чинь бас тэрэн дээр бол зах зээлийн асуудал байгаа л да. Ямар ч гэсэн энэ асуудлыг бол хөндөд тавьсан юм байна. Тавьсан. Энэ дээр бол эдийн засгийн байнгын орооноос гарсан ажлын хэсэг дээр бол бүх судалгаа танилцуулгууд өгсөн байж байгаа. Эдийн засгийн байнгын орооны гишүүд бас энэ судалж үзэж холбогддог үнэлтүүдийг ойлгоцод гарах баха. За их баярлалаа, таны ажил амжилт хүсье. За баярлалаа. Үзэгч та бүхэнд бид үн цасны зах зээлтэй холбоотойгоор санхүүгийн зохицуулах хорооны дэд дарах дааж амбыг уулзууллаа. Анхаарлаа дуусна, баярлалаа.